хүртэл хөрөнгөний зах зээлийн хөгжлийн чиг хандлага болон ач холбогдлын талаар ярилцсанаа. Мөн төрийн өмчит компаниудын ашиг алдагдал болон хувьчлах чагсаалтанд орсон компаниудын талаарх мэдээллийг хүргэнэ. Тэгэхээр санхүүгийн салбарын хувьд мөнгөний зах зээл, санхүүгийн зах зээлээ гэсэн хоёр үндсэн багнаас бүрддэг байгаа шүү дээ, тий. Тэгэхээр өнгөрсөн чөлөөт зах зээл шилжсэн 20 гаруй жилийн хугацаанд бол банкны салбар бол өсрөнгөө хөгжсөн гэж хэлж болно. За харин нөгөө талдаа бол яг энэ санхүүгийн зах зээл орхигдсон гэдгийг бас хүмүүс хэлдэг шүү дээ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бол бас эсрэгээрээ энэ санхүүгийн салбарын өсөлт бол нэлээд ажиглагдж байна л да. За тухайлбал энэ сүүлийн 1 жилийн хугацаанд бол энэ санхүүгийн зах зээлийн өсөлт бол нэлээд эрчтэйгээр ажиглагдаж ах шиг байна. За тэр дундаа бас үнэт цаасны зах зээлийн хувьд бол өнгөрсөн 2017 онд нэлээд түүхэн дээд хэмжээндээ өслөө. За үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ бол 65.4%-аар өсч 2.4 их 80 төгрөгт хүрсэн байна. За 2011 онд бол манай улсад бас уул уурхайн салбарын өсрөнгөө хөгжил гарсантай холбоотойгоор эдийн засаг 17%-аар өсөжсэн. Энэ үед бол үнэт цаасны зах зээл 2.1 их 80 төгрөгт хүрч өсөжсэн. За тэгвэл үүнтэй харьцуулахад өнгөрсөн 2017 онд бас энэ үнэт цаасны зах зээл 2.4 их 80 төгрөгт хүрч 2011 оны амжилтыг эвдсэн байна. Нийт хөрөнгөний зах зээл дээр харьцуулагдж байгаа компаниудын топ 20 индекс гэж хувьцааны индексийг тооцдог. Энэ хувьцааны индекс мөн өсөлттэй гарлаа. За энэ өсөлт нь 2016 онтой харьцуулахад 66%-аар өссөн юм уу дүнтэй байна. За мөн бүх хувьцаат компаниудын арилжаалагдсан үнийн дүнгээр тооцогддог MSCI All Index 33% орчим хувиар өссөн ийм өсөлттэй. За эндээс дүгнэхэд хөрөнгөний зах зээл дээрх хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа, хөрөнгөний зах зээл цаашид тэлэх юм боломж бүрдэж байгаа юм дүр зураг ажиглагдаж байна. Монголын томоохон үндэсний компаниудын нэгдэлт, нийлэлт, за шинээр бонд гаргаж байгаа процесс, за дээрээс нь стартап буюу нөгөө гарааны компаниуд бас шинээр хувьцаагаа гаргалаа, маш амжилттай борлогдлоо. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгөний зах зээл дээр эрэлт бол маш их байна гэдэг нь бол тодорхой харагдсан. Бас нэг гол онцлог ажил бол энэ хөрөнгөний зах зээл дээр хувийн бирж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Бас хувийн бирж дээр анхны хувьцаа гарлаа. За дээрэс нь хөдөөж ахуйн бирж дээр үүсмэл санхүүгийн хэрэгслийг бас борлуулж эхэллээ. Энэ бол бас гол онцлог үйл явдлуудын нэг гэж бодож байгаа. За хамгийн сүүлд 2017 оны сүүлээр үнэт цаасны тухай хуулиар хэрэгжүүлэхээр заасан байдаг зарим журмуудыг бас баталж гаргалаа. Үүний нэг нь бол давхар бүртгэлийн журам гэсэн журам байна. За тэгэхээр банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд хамгийн гол үзүүлэлт бол хөрөнгөний үнэлгээ гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол өнгөрсөн оны байдлаар бол 969 тэрбумд хүрсэн байна л да. Тэгэхээр энэ бол бас нэлээдгүй өссөн үзүүлэлт. Дээрээс нь энэ тоо баримт нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6%-ыг бол бас дангаараа эзэлж байна гэсэн энэ тоо баримт байна. За банк бус санхүүгийн байгууллагуудын дөрмийн санг бол босгыг өндөрсгөж өгсөн байгаа санхүү зохицуулах орноос. Тэгэхээр 2.5 тэрбум төгрөгөөс дээш дөрмийн сантаагаар банк бус санхүүгийн байгууллагуудыг байгуулдаг болсон. Ингэснээр бол банк бус санхүүгийн байгууллагууд чадах хол нэлээд нэмэгдсэн гэдгийг бол албаны хүмүүс хэлж байгаа. За бас өнгөрсөн онд бол банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд зээлийн жигэнсэн дундаж хүн нэлээд буурч бас зээлдэгч нарт нэлээд тааламжтай иймэрхүү дүр зураг ажиглагдсан байгаа. Юу гэхээр 4% байсан жигэнсэн дундаж хүү 3.4% болж буурсан. Үүнийг дагаад бас зээлийн нийлүүлэлт нь 35%-аар өссөн ийм амжилттай үзүүлэлт гарсан байна. Банк бус санхүүгийн байгууллагуудыг чадахжуулах асуудал бол их чухлаар тавигдж байгаа. Энэ нь бол эргээд эрсдлийг бууруулах, мөн бүтээгдэхүүн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ийм зорилготой байгаамаа. Эрх зүйн орчныг сайжруулах бодлогын хүрээнд бол бид нэр банк бус санхүүгийн байгууллагын банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд бол хуулийг шинжлэх, холбогдох журам зааврууд бол шинжлэх ажил дээр бол бид нэр одоогоор ажиллаж байна. За жижиг дунд бизнес эрхлэгч болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд санхүүгийн хамгийн боломжит зүйл бол хадгалан зээлийн хоршоо гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр өнгөрсөн онд болоос нь хадгалан зээлийн хоршооны салбарт бол нэлээдгүй өсөлт ажиглагдсан. Тодорхойлбол бараг энэ сүүлийн 10 жилд байгаагүй юм өндөр өсөлт гарсан ийм үзүүлэлт байгаа шүү дээ.
Тийм, улсын хэмжээнд бол ерөнхийдөө 290 хадгаламж зээлийн оршоо байдаг гэсэн ийм тоо байна. Эдний бол нийт актив нь өнгөрсөн онд 35%-аар өссөн юм амжилттай байгаа юм л да. Тэгээд 153 тэрбум төгрөгт хүрсэн. За чанаргүй зээлийн хувьд бас нэлээд бууралттай ийм амжилттай дүр зураг ажиглагдаж байгаа. Хадгаламж зээлийн оршуудын чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн онд 5.5% байсан бол энэ онд 4.7% болж буурсан юм эрг үтэнтэй байна. Хадгалан зээлийн оршооны салбарын хувьд хүртээмжийг тооцохдоо бол тухайн орны хадгалан зээлийн оршуудын гишүүдийн тоог эдийн засгийн идэвхтэй хүн амд харьцуулж тооцож үздэг. Манай орны хувьд энэ үзүүлэлт бол өнгөрсөн 17 оны байдлаар бол 4% бол хүрсэн. Гэхдээ бусад орнтой харьцуулах юм бол энэ бол бас тийм хангалттай сайн үзүүлэлт бол биш байгаа. Дэлхийд дээр байгаа бусад улс орнуудын хүртээмжийн дунджийг авч үзэх юм бол 14%-тай. Аз тивийн хувьд авч үзэх юм бол 8 орчим хувьтай байгаа юм. Тэгэхээр даатгалын салбарт ч гэсэн мөн өсөлтөд ажиглагдж байна л да. Тэгэхээр өнгөрсөн оны байдлаар бол энэ нийт активийн хэмжээ бол 17.4%-аар өссөн үзүүлэлтэд байгаа. За дээрэс нь бол энэ хураамжийн орлого бас нэлээдгүй хэмжээгээр өссөн байна л да. Тэгэхээр энэ салбарын бас одоогийн яг нөхцөл байдал ямар вэ? Цаашдын бас хандлага нь ямар байна гэж харж байгаа вэ? За он гарцаар энэ даатгалын компаниудын хувьд бол бас нөхөн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн юм үзүүлэлттэй байгаа. За нөхөн төлбөр нь бол нийт одоо он гарцаар эхний үйлрэлт гэсэн үг шүү дээ. 46.6 тэрбум төгрөг болсон байна. За ерөнхийдөө бол манай даатгалын компаниуд нэлээд чадварчж байгаа гэдэг ийм дүр зураг бас эдгээр тоонуудаас ажиглагдж байгаа маа. Бид нэр одоо эрсдлийн удирдлагыг олон улсын одоо тогтолцоо загварыг үндэслэж одоо бүр нэвтрүүлнэ гэж үзэж байгаа. За үүнлөө нэгдүгээр талаа даатгалын компаниуд маань бол өөрийгөө үнэлдэг, эрслээ тооцдог, удирдлагын одоо эрсдлийн удирдлага менежментэд тийм хэрэгжүүлдэг чаддаг байх тийм хэмжээнд авчирна. Өөрөөр хэлбэл энэ эрслийг хэрхэн үнэлж тооцох уу гэдэг тийм олон улсын аргачлал загварууд байдаг. Тэрийг одоо бид бүр нэвтрүүлж ажиллана гэсэн байна. Тэгэхээр банкыг бол Монгол банк ер нь хяналт тавьж зохицуулдаг байгаа шүү дээ. Харин банкнаас бусад салбаруудыг бол санхүүгийн зохицуулах хороо ер нь хариуцдаг байгаа үйл ажиллагааг юм тийм ээ. Тэгэхээр мэдээж бол санхүүгийн зохицуулах хороог засгийн газраас томилдгүй, за улсын хурлаар бас хуралдаж бас томилдог онцлогтой байгаа шүү дээ. Тэгэхээр энэ газрын одоо үйл ажиллагааны талаар хоёулаа мэдээлэл өгөөе. Банкуудын хувьд бол бас тоог нь авч үзэхэд нэг 10 хэдэн арилжааны банк байдаг. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны бас энэ зохицуулалтын хүрээнд бол нийт 2000 гаруй байгууллага байдаг гэж юм л да. Юу гэхээр одоо хадгаламж зээлийн оршоонууд, банк санхүүгийн байгууллагууд, за тэгээд даатгалын компаниуд, үнэт цаасны компаниуд, хувьцаат компаниуд гэх мэтчлэн маш олон. Тэгэхээр эднэрт бол хяналт тавих энэ үйл ажиллагааг бол санхүүгийн зохицуулах хороо хариуцж байгаа. За хяналт шалгах гэдэг асуудал бол мэдээж тэр байгууллагуудад заавал тэгж хяналт тавих гэдэг гол нь биш. Энд бол тухайн санхүүгийн байгууллагатай харьцаж байгаа, тэнд үйлчлүүлж байгаа, хадгалуулж байгаа тэр үнэт цаасны брокер дилерийн компанид үйлчлүүлж байгаа энэ хэрэглэгч үйлчлүүлэгчдийн эрх ашигын тулд одоо энэ санхүүгийн байгууллагуудыг хяналт шалгах ажлыг бол зохион байгуулах нь чухал байдаг. Тийм ч учраас энэ байгууллага энэ чиглэлдээ бол нэлээд сайн хяналтаа тавьж ажиллаж байгаа гэдгийг бол хэлж байгаа. За ер нь бол сүүлийн жилүүдэд бас энэ санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгээ маань бас технологийн дэвшлиг дагаад төрсөн өөрчлөлт хандлагатай байна. Блокчейн технологи дээр цахим криптовалютын одоо ийм санхүүгийн шинэ хэрэгслүүд гарч байна. Гэх мэтчлээ одоо ер нь бас санхүүгийн үйлчлэгээ бол цахимжих хэлбэрлүү бол шилжиж байна л да. Одоо цахим зээлийн аппликейшнууд гарсан ч гэдэг юм уу те. Эдгээрийг бол бас хянахад сүүл бас тогтолцоогоо бас нэлээд сайжруулах шаардлага үүсэж байна гэдгийг бол хэлж байгаа. За өнгөрсөн онд бол санхүүгийн зохицуулах хороонд нийт 270 гаруй гомдол мэдээлэл ирж үүний дагуу бас шалгалтыг хийж ажилласан баамаа. Байнгын тасралтгүй одоо хэн шалгалтын ажиллагаа бол хийгдэж байдаг. Тухайлах юм бол бид нэр зохицуултын хүрээний байгууллагууд нь жил улирал тутам тайлангийнхаа тайлан мэдээлэл хөргүүлдэг, мөн зарим мэдээллийнхаа шин чанар энтрээс хамаарат бол сар бүхэн мэдээлэл ирүүлдэг мэдээллүүд ч байна. Энэ бүгдийг нь хүлээж аваад бид нэр зайны хяналтаа хэрэгжүүлдэг. Зайны хяналтыг хэрэгжүүлсэний үндсэн дээр бол эрсдэлтэй гэж үзсэн тохиолдол газар дээр хэн шалгалт хийгдэн, мөн одоо төлөвлөгөөт хяналт шалгалтууд гэж бас хийгддэг байгаа. Энэ итгэлцэлээр тулгуурсан бизнесийг үнэхээр хуулийн дагуу, зохицуулмын дагуу явж гэнэ үгүй юу, олон төвөнд нээлттэй явж гэнэ үгүй юу.
Дээрээс нь энэ татан төлрүүлсэн хөрөнгийг буюу хөрөнгө оруулагч үйлчлүүлэгчдийн эрх ашгийг зөрчиж байна уу, зөрчигдөхөөс хамгаалахтай холбоотой энэ асуудлыг зайлшгүй хууль тогтоомжоор зохицуулах шаардлага гарч ирдгээр юм онцлог. Энийг тухай бүр нь шинэ бүтээгдэхүүн орж ирлээ, шинэ технологи орж ирлээ гэсэн даруй хуульчилж өөрчлөхөд бол цаг хугацаа их ордог. Тийм ч учраас санхүүгийн зохицуулах хороо маань улсын хурлаас томилсон 7 гишүүнтэй. Энэ 7 гишүүн маань тухайн үүссэн нөхцөл байдлыг бодлогын зохицуулалт хийдгээр онцлог байна. За хэдийгээр ер нь яг энэ банкнаас бусад салбар өсөж байна гэж сая хоёулаа мэдээллийг өглөө штэ. Гэхдээ энэ бол нийт одоо санхүүгийн салбарын дөнгөж одоо 5% эзэлж байна гэсэн мэдээлэл байна л да. Тэгвэл цаашдаа бас яг энэ санхүүгийн салбарыг илүү одоо хөгжүүлэхийн тулд одоо ямар бодлого чиглэлээр ажиллах ёстой. Энэ дор хаяж бас энэ 5%-ыг хэдэн хувьд хүргэх боломжтой гэж бас мэрэгчлэлтүүд харж байгаа вэ? Хоёулаа нэвтрүүлгийн ихэнд хэлсэн одоо ер нь бол санхүүгийн салбарын хоёр үндсэн гол баган дээр тогтох ёстой. Нэг нь бол мөнгөний зах зээл, нэг нь бол одоо энэ санхүүгийн зах зээл буюу банкнаас бусад санхүүгийн салбарын эдгээрийн тэнцвэрийг ер нь зохистой хэмжээнд хангаж байж одоо энэ салбарын өрсөлдөх чадварч сайжрамж гэдэг юм одоо ер нь энэ салбар их эрүүл байна гэж үздэг юм байна л да. За манай улсад бол банк 95%, бусад салбар 5% гэсэн ийм харьцаатай байгаа. Энэ бол зохистой төвшөнд бол хүрч чадахгүй байгаа. За зохистой төвшин бол мэдээж одоо болж игэл 50% тай. За үгүүдээ гэхэд нэг 70-30 тай байхад бол ерөнхийдөө болно гэж үздэг юм байлээ. За санхүүгийн зохицуулах хорооноос бол одоо байгаа 5% өсөлтийг бол бас хангалттай төвшин гэж үзэхгүй байгаа учраас эх жилүүдэд бол ер нь ойрын ирээдүйд нэг 3 дахин өсгөж нийт санхүүгийн салбарынхаа 15%-ийг эзлэх ийм өсөлтийг гаргах гэдэг зорилтыг тавьж байгаа юм байна. Тэгэхээр өсөлтийгээ эхлээд хангаад үүний дараагаар одоо тэр өсөлтийгээ тогтвортой төвшөнд байнгын байлгах энэ үйл явц дээр энэ зах зээлийн хөгжлийг бол харж байгаа. Үүнийхээ тулд зохицуулалттай байгаа энэ компаниудын маань чадвах их чухал байгаа. Үйл ажиллагааны далайд цар хүрээн нэмэгдэх чадвахчих тухай асуудал. Дээр нь гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүд маань олшрох, чанартай болох, ингэснээрээ санхүүгийн хүртээмжийн зах зээл дээр бий болох. Тэгэхээр санхүүгийн хүртээмж гэдэг нь ямар ойлголт вэ гэхээр санхүүгийн зах зээл дээр ард иргэд маань хэрэгцээтэй, шаардлагатай тэр үедээ хамгийн бага зардлаар санхүүгийн бүтээгдэхүүнийг хүртэх явдал байгаа. Тэгэхээр санхүүгийн хүртээмж өөрөө нэмэгдэнэ гэдэг бол санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаа маань харьцангуй тийм тогтвортой болох их чухал үндэс. Санхүүгийн хүртээмжийн цаана бол юу вэ гэхээр хүртээмж нэмэгдснээр ард иргэдийн маань орлого тогтворж чухал нэг сууг болж байгаа юм. Ард иргэд маань байнгын тогтвортой орлоготой болно гэдэг бол нөгөө улс эх орны хөгжлийн тэр дундаа одоо тогтвортой байнгын орлоготой тэр дундаж давхаргыг бий болгох үйл явцад энэ санхүүгийн зах зээлээр дамжуулан ард иргэдийн амжиргааг сайжруулах илүү сайн сайхан байдлыг нэмэгдүүлэх их чухал хүчин зүйл харагдаж байгаа юм л да. За төрийн өмчит 50 гаруй компаниг ховчлох эсэх асуудлаар бол засгийн зөртөн удахгүй хуралдах юм байлаа. За үүнд бол төрийн банк, хөрөнгийн бирж, Мят зэрэг томоохон компаниуд багтсан байгаа. За хувьчлах жагсаалтанд орсон компаниудын бас дийлэнх нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд нээлттэй ил тодор хувьчлана гэсэн ийм байр суурийг бол албаны хүмүүс илэрхийлж байгаа нь бол анхаарал татсан сэдв болоод байгаа юм л да. За эдгээр хувьчлах жагсаалтанд бол 10 гаруй одоо энэ эрчим хүчний компаниуд орсон байгаа юм байлаа. За тухайлбал 2, 3, 4-р цахилгаан станцууд орсон байгаа юм аа. За гэхдээ яг нэг хувьчлах уу үгүй юу гэдэг одоо жагсаалтанд санал оруулсан байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол яг салбарын мэрэгчлэтнүүдийн үзэж байгаагаар бол хувьчлах хэрэггүй байна гэсэн бас ийм саналыг гаргаад байгаа л да. Энийг бол 2015 онд хувьчлах жагсаалтанд угаасаа оруулчихсан учраас одоо энийг яг хувьчлах ёстой мүү үгүй мүү гэдгийг бол яг засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхийн тулд бас жагсаалтанд оруулсан гэдэг тайлбарыг бол хэлж байгаа. За мөн хувьчлах жагсаалтанд төр үйлчилгээ үзүүлдэг 10 гаруй компанийг одоо оруулсан байгаа. За мөн хөрөнгийн бирж, төрийн банк, Мят, хөдөө аж ахуйн бирж зэрэг компаниуд ч бас энэ жагсаалтанд орсон. За эдгээр компаниудаас хамгийн онцлогтой нь зарим жижиг компаниудыг бол одоо хуучны өмч хөвчлийг явуулж ирсэн туршлагаараа одоо дуудлага худалдаанд оруулна. За үндсэн яг одоо хүмүүсийн анхаарал татж байгаа энэ том компаниуд ер нь бол ихэнх хувьчлах жагсаалтанд орсон ихэнх компаниудыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан одоо олон нийтэд нээлттэй байдлаар хувьчлана гэдэг
гэдэг одоо ийм чиглэлийг бол баримталж байгаа юм байна. Төрөмжийн хорон дээр нэг комисс байгуулаад тэгэл дуусна. Одоо хөрөнгийн биржээр зарна гэж хэлж шээ. Одоо санхүүгийн зохицуулахаараа хөрөнгийн бирж, хөндөнгийн үнэлгээний компани, аудит, андреатер дилерийн компаниуд тэгээ иргэдийн олон нийтийн хяналт гэдэг чинь өөрөө маш нарийн хяналтанд ороод эхлэхээр тэнд худлаа ярих, хулгай хийх, хойволдох, зөв буруу хийх юм ерөөсөй байхгүй болно. Угаасаа тийм жишгээр явах хэрэгтэй. За 2016 онд бол төрийн хэмжээнд хувьцаат компаниудын хувьд бол нийтдээ 45% нь бол ашигтай ажилласан гэсэн мэдээлэл байна. За харин 2017 онд бол энэ тоо өсөж ойролцоогоор 72% нь бол ашигтай ажилласан гэсэн мэдээлэл байна л да. Тэгэхээр үүнийгээ дагаад мэдээж алдагдал нь буурч ашигын тоо нэмэгдсэн баг л та. За 2016 онд бол төрийн хэмжээнд компаниуд нийт 4.6 их найт төгрөгийн орлого болоод за үүнээсээ 379 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан ийм дүн мэдээ гарч ирсэн юм байна. За тэгвэл өнгөрсөн 2017 онд нийт 7 их найт төгрөгийн орлого олж за үүнээсээ 859 сая тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ийм дүн мэдээтэй гарсан байна л да. За үүн дотроос бол Эрдэнэт үйлдвэр 320 тэрбум төгрөг, Монголын иргэний агаарын тээвэр компани 50 тэрбум төгрөг, Эрдэнэс Монгол 20 тэрбум төгрөг, Монгол Рос Цэвтмет 16 тэрбум төгрөгийн ашгаар бол одоо энэ ашигтай ажилласан компаниудыг жагсаалтыг бол тэргүүлж байгаа. За ашиг өсгөд бол мэдээж одоо энэ эрдэс баялагын үн дэлхийн зах зээл дээр өссөн энэ үзүүлэлт бол голлох нөлөө үзүүлж байгаа. А гэхдээ бас бүх ашигыг бол одоо энэ уул уурхай салбартай холбоотой гэж харж болохгүй. Ер нь одоо уул уурхай салбараас бусад компаниуд ч гэсэн ашигтай ажиллахад бол бас энэ удирдлагын менежментийг сайжруулсан асуудал нь нөлөөлсөн гэдгийг бол албаны хүмүүс хэлж байгаа.